Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монгол Өрх Сэтгэл зүйн хүрээлэн хамтан хэрэгжүүлж буй хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний цахим орчинд олон нийтэд чиглэсэн хүүхэд хамгааллын талаарх мэдээлэл хүргэх подкаст эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн сэдв хүүхдэд зайлшгүй хамгаалал үзүүлэх 8 тохиолдлыг танилцгаая. 1-р хүчирхийллийн улмаас хүүхэд гэрээсээ зугатаж оргож байсан бол. 2-р хүүхэд амиа орлох, биеийг энтэх ордлого хийж байсан түүний талаар мэдээлэлсэн бол. 3-р хүчирхийлэгч нь утга мис зэвсгийн чанартай зүйл ашиглан хүүхдийг айлган сүрдүүлсэн бол. 4-р хүчирхийлэгч нь хүүхдийг бусдаас тусгаарлах хоёр зэрэг үйл гаргасан бол. 5-р хүүхэд сургуулиас завсардсан бол. 6-р хүүхэд ажиллуулахыг хориулсан хүнд хөдөлмөрийг хүчээр алавдан хийлгэж байгаа бол. 7-р хүүхэд гэмт хэрэгт холбогдсон тохиолдол. 8-р хүүхэд өндөрж асран хамгаалагч харгалзан дэмжих тогтоолгож амжаагүй чадаагүй бол хүүхдэд зайлшгүй хамгаалалт үзүүлэх шаардлагатай гэж үзнэ. Өнөөдрийн подкастыг сонссон та бүхэнд баярлалаа.